Ирэн хот руу МАЗ, КАМАЗ, УАЗ-460, СЗ-130 гэх зэрэг ачааны орос машинуудыг нэвтрүүлэхгүй гэх шийдвэр гарсан. Үүнийг жолооч нар эсэргүүцэж замын үүдийн бомбтыг хаасан билээ. Харин үүнийг хоёр тал хилэлцэж өнөөдрөөс эхлээд нөхцөл байдал хэвийн болж орос машины жолооч нар хуучнараа ажиллаа хийх боллоо. Өдрийн байдлаар яг яаж байгаа хөрөг чигдэр зөвшөлтсөл түрээд за эхний ээлжинд оруулъя. Оруулаад тэр стандартын бус машинууд бүгд ингэ заасан. Ирээнд оруулаад заасан. Хэрв энэ дээр засч ярихгүй юм гарах юм бол бүгдээрээ асуудал байхгүй, явахгүй гэдэг ийм юунд хүрсэн байгаа. Ер нь цаашдаа ч гэсэн бид нар энийг дэмжиж байгаа. Ер нь Монголын талаас ч гэсэн стандартын бус машин хийдэг. Одоо ганц гачааны тэрэгч биш. Тэр суудлын тэрэгнүүд. Тийм учраас өнөөдрийн байдлаар стандарт шаардлага хангасан машинууд нь чөлөөтэй явж байгаа. Стандартын шаардлага хангаагүй машиныг явуулахгүй гэж тэгжсэн тийм машин байна уу? Энэ дөр хамаагүй нэг автоос араам нь голцсон чигээр явуулахгүй гэдэг юм. Тэрнээс одоо ингээ хэний хуучин бодод нэг ямар шаардлагатай юм гэхээр толгой одоо чигээр 3 метр дагахад тэрнээс богинохон чиргүүл чинь байгаа. Тэгэхээр манай Монгол талаар яа ингэ хэлэх юм бол 5 тонноос дээш таахтай чиргүүлтэй автомашин одоо гэдэг байна. Тэрний яасан гэхээр өчөө богинохон 6 метрээр 5 метр чиргүүл хийж юм гэж баахан. Тэгвэл бүх зүйл хуучин ивэндээ орсон уу тий? Энэ сарын 2-ны өдөр Ирэн хотын засгийн ордноос манай улсын засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч Баатарт алтан бичиг эргүүлсэн түүнд МАЗ, КАМАЗ, УАЗ-460, СЗ-130 гэх зэрэг ачааны орос машинуудыг Ирэн рүү нэвтрүүлэх боломжгүй. Учир нь стандартын бус дийлийнх нь 10-аас дээш жилийн насжилттай мөн Ирэнд 600 гаруй ачааны машин үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо 2600 болтлоо өснө нь Ирэнд бүгдрэл бухимдал үүсгэж байна гэсэн юм а. Энэ шийдвэрийг энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэжээ. Харин ийхүү шийдвэр эргээд хүчингүй болж жолооч нар ажилд орлоо. Албаны хүний ярьснаар манай жолооч нар машина зориултын дагуу унаж хэрэглэх ёстой. 69-нд фургоны ном хийдэг хүмүүс шүү дээ гэсэн юм а. Мөн Ирэний тал дахин ийм шийдвэр гаргаж хуулиа биелүүлнэ гэвэл бид цаашдаа яах ч аргагүй гэдгийг хэлсэн юм а. Шууд болортой амьд таллаа.